Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 2012-оос 2024 онд 22 төсөл 94.2 тэрбум гэж байх. Энэ одоо миний санджаар 2022 он 23 онд учрал сайд цахимын яамны сайд тогтоо шал өөр тоо танилцуулж ирсэн. Логгоор бодоод үзэхэр ч гэсэн 94.2 тэрбум баймаргүй. Энэ тоо алдчих уу эсвэл та бүртгэл дээр өөр аргачлал ашиглав уу? Энийг тодруулах гэсэн. Хоёрдугаарт нь 2025 онд 187.8 сая долларын гадаадын зээл тусламжийн санхүүжилтээр 8 төсөл гэж. Энэ ямар төслүүд юм бэ? Эсвэл хэрэгжихээр орж ирж байгаа юм уу? Энэ том үнийн дүнтэй төслүүд нь юу юм бол програм хангамж гэдэг энэ хоёр талаар цахим хангалттай холбоо гэрчлийн яамнаас асууя. За анар гишүүний асуултанд хариулъя. Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар зөвхөн энэ програм хангамжийн асуудлыг нь бид нэр судалсан, тоног төхөөрөмжийн асуудлыг нь гэвэл мэдээж энэ бас үлэмж тоонууд явж байгаа. За 2012-оос 2024 онд 22 төсөл хөтөлбөр хэрэгжсэний 94.2 тэрбум төгрөг гэж. Зөвхөн энэ програм хангамжийн асуудал дээр за гадаадын зээл тусламжаар санхүүжилтээр хэрэгжих 187.8 сая долларын төслийг 2025 оны хэрэгжүүлэхээр заасан байгаа. За энэ дээр сангийн яамнаас авсан мэдээллээр харилцаа холбооны салбарын хүртээмж чанар хяналтыг сайжруулах чиглэлээр төсөл байна. За Монгол энтхийн хамтарсан мэдээлэл технологийн аутсорсингийн төв байгуулах төсөл, архив ерөнхий газрын зохицлбор барилгын тоног төхөөрөмж техник хэрэгслийн хангамжийн төсөл, доктортой амжиргаа 3 төсөл, төлбөрийн системийн шинжилгээ төсөл, төсвийн санхүүжилтийн удирдлага ил тод үр ашигтай байдлын төсөл. За төсөв санхүүгийн доктортой байдлыг бэхжүүлэх төсөл гэсэн энэ төслүүд дээр бол нийтдээ 187.8 сая долларын асуудал тусгагдсан байгаа. Энэ мэдээж дотроо зөвхөн нөгөө програм хангамж биш, маш олон төслүүдийн арга хэмжээнүүдийн нийлбэр дүнгээр багцлагдсан мэдээлэл байгаа. Шаардлагатай бол сангийн яамнаас мэдээлэл нэмээд өгчих боломжтой байна. За энэ зөвхөн програм хангамж гэдэг нь 94.2 тэрбум байх ёсгүй. Энэ хамаагүй том тоо байх хэвээр. Тэгэхээр энэ тооцоо судалгаа чинь жоохон худлаа байна. Энийг дахиад тодруулаад албан бичгээр байнгын хороонд ирүүлэхийг хүсье. Энэ 23 онд учрал сайд мэдээлэл хийсэн байна л да. 23 оны 6 сарын 21-нд төр жилд 950 тэрбумыг програм хангамжид худалдан авахд зарцуулдаг гэдэг. За би бас тэрний өмнө тооцоол харж исэн 12-оос 20 онд 900 хэдэн тэрбум гэж байх хэвээр. Тэгэхээр энэ тоонууд зөрөөд байна. Тэгэхээр цахим яамн дээр яг бүртгэгдэх хэвээр. Тэгээ энэ 94 тэрбум бол яавч биш. Тэгэхээр аль нь зөв мэдээлэл вэ? За гишүүний асуултанд хариулъя. Энэ засаг даргын тамгын газар гэсэн слайдн дээр байгаа одоо мэдээлэл дээр бол бүгд аймаг дүүрэг нийслэлийн засаг даргын тамгын газараас ирүүлсэн мэдээлэл гэж ойлгож болно. За батлан хамгаалахын чиглэлийн бол 24 дугаар одоо дэс дээр нь байж байгаа батлан хамгаалахын яамны одоо баланс дээр бүртгэлсэн гэж байгаа. За мэдээж нууцын зэрэгэлтэй юу нь бол мэдээж энэ бүртгэлээр бол орж ирэх боломжгүй баг. Ер нь төрийн захиргааны болоод захиргааны байгууллагуудын бүх мэдээллүүдийг бол нэгтгэсэн баланс дээр бүртгэсэн гэдэг мэдээлэл явж байгаа. Тэгээ бүртгээгүй мэдээлэл зэдэл бол одоо нэгтгэгдэж ирэх юм бас боломжгүй бахаа гэж бодож байна. Өмнө хийгдсэн их учрал сайдын хийсэн мэдээлэл дээр бол нэг олон улсын төсөл хөтөлбөрүүдээс хэрэгжиж байгаа жишээ нь ухаалаг засч гэдэг юм дэлхийн банкны холбогдоход олон улсын байгууллагуудын мэдээллүүдийн нийлбэр дүнгийн бодох юм бол тэрлүүд